Хөөрхөн бод баярлалаа. Тийм ээ би өнөөдөр маш хөөрхөн байна. Яагаад гэвэл би ингээд агай тийм гимзэмгүй бодолт хийсэн. Ийм тэгээд хөөрхөн гэснээс нэг Тэнгисийн иргэний 1 билүү 2 дугаар дугаар дээр оролцогч нар өөрсдөө танилцуулдаг штэ. Тэсэн чинь нэг эмэгтэй нэг охин гэсэн бохгүй. Би өөрийгөө хөөрхөн гэж боддог гэдэг ингээ өөрийгөө танилцуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө панелист сод гэрэл үлээ. Тэр ихч тэгэж авдаг юм. Хүй яана ямар амар юм би шууд ингээд өөрийгөө хөөрхөн гэлтэж байгаа юм уу? Ямар ч зоригтой юм бэ? Гэсэн заяа надад тэгэл ёо энэ ихч чинь амар ийм ихчээс юм уу гэж ингээд зурган дээрээс амар гоё ихчиж харж исэн чинь жоохон миний бодож ирсэнс бол арай өөр характертай хүн байлаа. За тэгээд одоо ямар хөшлөг хийх гэж сууж байна гэхээр би нэг Монголд айгуу гоё олон төрлийн гоё газар орж үзсэн байхгүй юу. Гэтэ тийм ч олон биш ч гэсэн өөрийнхөө орж исэн энэ бахан зургуудыг ингээ бэлдсэн байна. Уушлаарай. Нэг л нустай юм шиг. Нусгүй мөрчлөө жоохон ингээд бүтэн амсалж чадахгүй. Нөгөө Монголд барьж исэн утсан дээрээс би баахан хоолны зураг хараад тэрүүгээрээ ер нь тийм ревю бичлэг хийчихье гэж бодохгүй юу. Тэгээд би нөгөө өөрийнхөө хөөрхөн царайг хараад ярьж байгаа юм марччихад ах юм. Тэгэхэд нөгөө юу ярьчлаа. Тийм амартай. Даасаа тэгээд тоглоом гэж ойлгож байгаа зү юм манайхаа. Тэгээд тастаа тавьчихаа. За хамгийн их нэгдэг байхгүй би дүүтэйгээ хамт нөгөө юуны хүүхдийн зугийн төлөөшөөр ордог байхгүй юу? Төлөөшөө торт идэнгээ нэг кофе уучихгээд орохгүй юу? Тэгээд нөгөө тортынх нь байж байгаа царайг хараа. Гүр амсаал шууд угаасаа хонцон торт ч ойлгомжтой байдэн шүү дээ. Ингээд амар аргуу хатцсан бүр ингээд крем бүр ингээд хатцсан заяа. Тэгээд кофе бол ерөөсөн амтгүй байсан. Зүгээр л латте нь бол зүгээр тэр чигээрээ сүү ямар ч тийм кофений өрөөний амт байхгүй байсан. Дан зүгээр л сүүл амтгаад байсан. Тэгээ эн чинь нийлээд 2 кофе 2 торт авахд чи бараг 40-50 мянган төгрөг болж байгаа. Тэгээ би очиод хэллэг байхгүй юу? Уучлаарай энэ өчигдрийн торт юм шиг байх юм. Хонцон торт уу гэдсэн чи. Үгүй. Бүгд цааш бүгд ингээд өнөө өглөө тавьсан торт байгаа. Нэг хүүхд бүрөөстэй улаан цай ингээд өдрөө орчиод үгүй ингээд мэлцээ толдгоо. Тэгээд би өчигдрийнх юм шиг байна да. За гэд. Тэгээ сууцсан бохгүй юу. Яг хөө тэр хүүхэд бол одоо ингэж өөрөө хүсэж худлаа яриагуулах цаанаас нь л тэр төлөөж өөрийнхэн хэлдэм үү яадیں۔ Хүн асуум шинэ гэж хэлээрэй гэж хэллээд өчигдрийнхөө үлдэл бүтээгдэхүүнүүдийг ингэ шахдаг байж магадгүй. Тэгээ нэг зүйл хэлэхэд би энэ ямар ч газараас төлбөр авч ин бичлэг хийв. Тухайн газараар үйлчлүүлсэн хүний сэтгэл гэдэг утгаар хэлж байгаа учраас 100% өөрийнхөө сэтгэл өөрийнхөө туршлагыг л хэлж байгаа шүү. Тэгээ нэгсэн юм. Тэгээд ингэ байжсэн чинь бүр сүулт нь нэг ажилтаа охин ирээд уучлаарай тань тортыг солиод өгье гэдгсэн. Тэгээд их чинь идэд дуусчлаа яхаа одоо өнгөрсөн гэл тэгэл гарсан. Ер нь л тэнд орсон бүх хүмүүс л хонсон торт идчихлээ дээ. Өглөө болол World Wine гэд бас хүүхдийн зуугийн цаана нэлээ нэг өндөр шилэн барилга байсан. Монголд бас очоогүй удачаад очоор хаана ямар гоё газар байгаа юм бол гэдгийг сайн мэддгүй юм билээ. Тэгээд хоолны групп харсан, Instagram дээр хүмүүсээс асуусан. Тэгээд ер нь энэ газрууд руу орсон. World Wine ороод 2 хоол авсан. Энэ нэг нь болохоор гахаан ийм шарсан бах. Нөгөөх нь паста байлуу. Карбонара хийсэн. Айгуу гамтдайсан. Айгуу гоё үйлчлэг авсан. Ирээл тэр нэг мөстөө самнаасаа гаргаж өгч би тэрийн хондгонд ингэж хийж өгөөд л тэгэл нөгөө үйлдэл айгуу мэрэгчлийн мэрэгчлийн хандаж бандаал. Тэгээд та хоёрын авцсан хоолнд чинь энэ уух зүйл их гоё зохих юм байна гэл жоохон зөвлөж бас гоё 10-аас 9.5 оноо өгч. Өөрхий зүүдлээд шүү. Би өнөөдөр нохоо харж байгаа. Нохооны асарч хийж байгаа. Надад бас тэгэж бодогдоо заяа. Хоёрын хооронд нэг болсон болоогүй нэг амар амтгүй чанаргүй хоол идэж яхаар сардаа нэг ч юм уу ингээд нэг гоё газар ороод гоё хоол идээд гоё ингээд үйлчлэг аваад ингээд явчвал зүгээр санагдаг. Байн ингээд одоо гадуур хооллол сонь мэдээ явж яхаар ямар их мөнгө болдог вүлээ тий. Route 22 гээд юунд идэж штэ. Өглөөний годамжны байдаг ресторан. Тэр бол бас их гоё. Өрийн стейк бүр тасархай. Хөөе. Энэ юуны юм ах байсан юм бол үхрийн юуны юм ах байсан юм бол үнэхээр гоё зөөлөн тэгээд соусанд нь ингээд дүрээд мааталта чөмгөний ястай. Яа доторх чөмгийг ингэж гусаж идээл. Тэгэл стейк нь айгу зөөлөн цайнаас гоёсэн, жимснээс авч идсэн.
Тэгээ салаад их гоёс. Ер нь Road 22-ийн хоол энэ удаад бол гоё эсэн. Би өмнөөс нэг Road 22 дээр орж исэн нэг надад түүх туршлага байгаа заяа. Бүр Японд ирэхээс өмнө 2023 он авцаа хахад би яг доотлохоо дүүтээ битээ бүр амар гоё юм дейт хийгээд тэгээд орсон чинь битээр дундаа нэг пицца аваад би болохоор хавиргатай стейк аваад манай дүү болохоор паста чөлөө нэг тиймэрхэн авсан. Тэгээ байжсэн чинь нөгөө well done болцтой авъя гэд авсан чинь нөгөө хавиргач бүрсээ даадгүй юм да. Дийлдгүү дээ бүр ялчгүй ингээд хутгаар ингээд зүсээд ингээд зүсэгддгүү. Тэгээ барьж агаад шүдэрэн гэсэн болдгоо. Тэгээд би бучлаараа энэ махын бүр үнэхээр даадгүй энэ well done ч гэсэндээ ингээд идэж болохгүй байна гэдгийгсэн чинь. Тэгээд нэг эрэхтэй зөөгч байсан зөө. Та ер нь өөрөө над well done маань болцсон ер нь мэддэм үү? Та ер нь стейк идэж үзсэн юм байхгүй. Бүр шок. Тэгээ шок заяа. За би тооштой хэлчээд ирэх гэснээр хоол юм аа явсан. Тэгсээ буцаж ирээд хоол юм авчир тавьснаа. Манай тоогооч угаасаа л ингэж гардаг гэж байна. Угаасаа л энэ хоол чи юм байдгийн. Та ер нь хоол мэдэж авсан юм байхгүй. Тэгээд нөгөө банд чинь бүр өстой бүр гүжүүдлээд чин чамтай ойлголцохгүй байна. Өөр чиний дараагийн шатны хүн байна уу дуудчих гэсэн чи байхгүй. Байхгүй. Өөр хүн байхгүй. Банд л яасан нэг 19 сартай юм уу гэмээр. Өөр чичрээд идэг шүү бүр. Тэгээд та эсвэл өөр хоол ав. Тэгээд наа хоолныхоо тооцог хийгээд тэгээд нэмээд өөр хоол авчих. Тэгээд наатахаа гэрлүүгээ пакетлуулаад яв гэсэн. За хамгийн амар тэр байсан байхгүй юу? Би энд ингээд даахгүй, шүд даахгүй энэ болохгүй байна гэж буцаая гэж байгаа хоолоо би гэртээ очиод идэх юм уу? Чи яагаад намайг оромжлоод байгаа юм аа гэд. Тэгээ би зохион байгуулагчтай чи уулзмаараа эсвэл дугаарыг нүг гэд. Тэгээд нөгөө зохион байгуулагч гээд нэг эмэгтэй уц авч ийна би дугаар наваад ирсэн чи. Тэгээд энэ ингээ хоол авсан чи харин даахгүй бүр нилийн хатуу юм байгаа. Тэгээ би солиулаад өөр хоол авчиг гэсэн чинь гэрлүүгээ аваад яв. Наадха пакетлаад аваад яв. Тэгээд шинэ хоол авахгүй юу гэдэх юм гэдгсэн чи. Өө яана уучлаарай тийх ёсгүй дээ. Манайх уг нь тэгээ зөөгч нар маань тим ёсуу гаргах ёстой нэрэ болохгүй. Та над холоо буцаагаад өөр хоол авч болно. Би хэлчихье гэдэг. Тэгсэн. Гэтэ би өөр хоол аваад тэрэнд ингээд суух ямар ч хүслэг болчихж байгаа байхгүй юу. Хамаг наастар унгаагаад намайг би бүр тэр бандд загнуулсан. Тэгээ уцаар арьсан дараа нөгөө банд маань айгуу дург байсан над руу ууст. Ингэж харж ороод тэгэл бүр хоол идэх амар хүслэг болоо. Тэгээ тэр буцаасаа хоолныхоо тооцоог хийв. Тэгэл зүгээр аяал гарсан. Тэгэл тэн суугаал хоол идээд угаасаа амар муухай ам чинь мэдрэмж нь дормжлалцаа тэндэ байгаад тах чинь амар муухай амч. Манай дүү дараа нь тэгсэн аахгүй. Би энэ хүүхдийг бас ойлгож байна. Зарим ингээд газрууд чинь юм үзээгүй амар үнэтэй мөртлөө дотоод ийм ажилчдын одоо уур амьсгал дотоод журам урам амар хатуу газрууд бас байдаг. Заримдаа ингээд хоол буцаах юм бол тэр хоолны тооцоог зөөгч өөрөө одоо төлнө эсвэл тоогооч төлдөг ийм зохицуулалттай газар байх юм бол зөөгч өөрөө төлөхөөс татгалзаад ингээд шахсан байж болно гэж хэлсэн. Тэгээд би бас тэр бандыг бас жоох ойлгосон. Тийм байсан юм байж ч магадгүй юм байна гэж бодсон. Би тэр хоолыг ингээд буцаачих юм бол тэр хүүхд цалингаасаа тэр хоолыг төлөх юм бол тэр хүүхд хэцүү шүү дээ. Тийм болохоор над руу бухаж шахах нь бол тэр хүүхдэд ингээд тэгэхээр өөр аргагүй байсан байж бас болох юм гэж бодсон зүгээр. Тийм түүх байна. Айгуу дали явчлаа. Өнгөрсөн жилийн 12 сард очиод ороход бол өөр зөөгч нар өөр менежер дээр болцсон мэлээ. Тэгээд хоол идэхэд бол үнэхээр гоё байсан. Хоол нь ал нэг 30-45 орчим байлуу. 30-40 мянган төгрөг орчим дундаж хоол нь тийм байсан. Хоол орчин үйлчилгээ гэдэг юмнуудыг оруулаад 10-аас 9 оноо гэнэ. Тэгээд би чинь нэлийн кофе жим болохоор энэ тэндээс орж кофе уусан. Монгол гэхдээ яг гоё кофе гаргадаг газрууд ховор эд юм уу? Эсвэл би яг тэрийг онцгой газруудыг олж ордог юм уу? Энэ гоё үзэсгэлэнтэй тавхтай энэ хоол болохоор Blue Sky-ийн нэр нь мартчихсан юу лээ? Юу гэвэл нөгөө Blue Sky-ийн хоёр дахь хорт байдаг чи юу лээ? Wall Street. Тийм Wall Street-д ороод энэ карбонара авсан. Юу карбонарагийн гомь нь болохоор нэг юм жоохон хатуу. Хит тийм хурц байдаг шүү дээ. Зарим карбонара ч бүр ингэж жоохон идэ болгочхоор тийм биш. Гоё таарсан хит тийм өтгөн биш. Яг карбонарагийн гоё амт бол байсан. 35 мянга төгрөг байсан баха. Харин тэр нэг цай нь одоо юу вэ? Манго цай авлаа. Би ямар цай авлаа? Цай нь бол үнэхээр муухайсан. Хоолоо гоё гаргачаад уух юмаа зүгээр нэг таксигийг найруулад өчтдөг газрууд жоохон таалагддаг. Тэгээд би хөдөө явж сайхан адууны мах чанд идсэн. Умс гита чанд идсэн. Энэ бол миний баг хамгийн гоё идсэн хоол хаа. Тасархай. Ерөөсөө л бүр үнэхээр гоё. Одоо чам дамтагдаж байна. Умс гита. 10-аас 100 оноо гэн. Би бас мартчихжээ. Одоо зургнуудаа л хараад хэлэхэд хамгийн гоё газар нь Graceed. Тэгээ заавал нөгөө урьдчилж цаг авахгүй бол битүү ингэ зогсоо цаггүй хүнтэй юм билээ. Орой. Хоол бол үнэхээр ярилтгүй. Би одоо ингэж хоол идэг байгаа болохоор ч түр үнэхээр ходоод ажиллаад байна. Хоолны зураг хараад. Ууцны махтай бүр өрчлөө. Гэхдээ ямар ч байсан мах нь бол бүр тасархаа үнэхээр гоё. Өвчөө санчлаа.
утсан өвчүүтэй бүргэр ирсэн. Тэгээ өвчүүний махтай бүргэр тасархаа байсан. Тэгээ би энд ажлынхаа ихч нартай хуучин нөгөө ийм ихч нарын ийм параг цаадаг байхгүй өрхөн найзалдаг манай ихч нар тэдэртэй уулзах гад бүр үнэхээр харамсахгүй юм бэлээ. Хоол бол тасархаа ирсэн. Порц бол яг л дундаж нэг тимжих биш тимж байгаа ш дундаж 10-аас яг 10 оноо өгнө. Орчин ч гэсэн гоё. Би яг үүдэнд ингээд сууж ирсэн. Тэгээд нөгөө найз нарыгаа хүлээгээд сууж ирсэн чинь үүдэнд ингээд нэг хүн ингээд зогсож байгаа шүү дээ нөгөө нэг ажилт нь. Тэгэл ийшээгээ хүмүүс инээлдэл наригаал өстой тий тэнд ингээд гоё яж ахт яг үүдэн дээр ном авах уу чихэр авах уу гэж хөөрхөн хүүхдүүд явж идэв шүү дээ. Тэгээд нилээ нэг эрэгтэй хүүхдүүд байсан нэг 12 орчим насны ч юм уу. Нилээ том хүүхдүүд байсан. Тийм хүүхдүүд орж ирэхгээ дайраад хаалган дээр дайраал тэгэл үүдэн дээр зогсож байгаа банд чинь ингээл цаашаа гачтай. Цаашаа гаж оруулахгүй гэж өшөглөлцөө задлтоол. Ингээл тэмцэлтэйл нааталт нь бол хүмүүс гэл ингээл инээгээл. Тэгэл яг ийм нэг ийм зааг надад харагдсан. Нэг амьдралын зааг ч юм шиг. Хоёр ертөнцийн яг заагийг ингээд би харж байгаа ч юм шиг. Дүр зураглал нь ингээд ийм киноны slow motion шиг ингээд харагдсан байхгүй хойд хэцүү боловч тэгэл энэ амьдрал юм даа гэл. Яг ингээд тодорхойлж өгөөр хэлэхэд жоохон мэдэхгүй байгаа тэр мэдрэмж төрж ин л доо. Амар хэцүү байсан. За ямар ч байсан Gracie бол үнэхээр гоё хоолтой газар байсан. Цааны газрын бас яг порцийн хоолнууд их гоё дээ штэ. Гуляш, мантун бууз тий. Тэр дундаас топ нэгт Саппоро штэ автобусын буудлын яг хойшоо алхахаар том ах гэд хоолны газар хэлээ. Тэр бол өстой гоё хоолтой юм билээ. Тэнд гуляш идсэн, соустой бүр их юм идсэн юм байна. Тэгээд төмснөч мэл идсэн. Үнэхээр гоёсэн. Хоол нь бол дундаж яг цааны газрууд яг адилхан. Цааны газрын хоол ч одоо баг 20 мянга болсон юм билээ штэ. 15,000, 16, 17, 18,000 гэх тий. Яг тэрнтэй адилхан. Тэгээд цааны газар ороод хоол идэхээр ингээд хамаг хувцас ингээд нүд мүд хорсоол хиншүү ингээд өнөртэй хамаг хувцсанд хиншүүний ингээд ийм үнэр шингээл айгу эвгүй бол гарч ирдэ штэ. Тэгж яхаар ингээд арай зөвөрхөн орчинтой арай гоё хоолтой газар руу орё гэд би тэр юун дээр Саппорот ойрхон явж байгаад тийм зүгээр ингээд цаана газар орчоод өнөр мөндөд бүр арай биш болохоор нь буцаж гараад тэр том ах руу орсон байхгүй. Тэгээд хоол нь бол үнэхээр гоёсон. Тэрс нь өөрсдийнх нь тэр ураа болохоор рестораны чиглэлийн хоолыг одоо нийтийн хоолны юм салбарт хүмүүст ингээд хүргэх тийм утгатай тийм орчин ч гэсэн айгүй гоё. Зүгээр нэг амар үнэр танартай ийм заваан тийм цаана газар орж хоол идэж яхаар адилхан үнээр тэр том ахын хоолны газар ороод идэх юм бол гоё юм билээ шүү гэж би бол санал болгох юм. Зовгийн газрууд дотор том ахад би 10-аас 10 оноо. Ээж манадаа гоё хайлмаг хайлж өгсөн. Надад бас нэг амар гоё газраас энэ торт гоё амттангууд илгээсэн. Dochkos Bakery гэд газраас надад амар хөөрхөн айгүй олон төрлийн гоё торт манай гэрлөө явуулсан байхгүй. 2 гоё төрлийн том торт тэгээд амттангууд бүрс гоё юм бэлээ. Тасархай тортнууд нэлээд үнэтэй. Гэтэ тэр хэмжээгээр маш их амт чанар мэдрэгцэн, маш их сэтгэл мэдрэгцэн. Энэ газараас над руу ингээд ямар ч юм хамтрал ч юм уу манайхыг сторидод өгөөрэй, манад бичлэг хийгээд өгөөрэй гэдэг өнцгөөс өгөөгөө зүгээр өөрөө чинь дагааж ингэж үзэж харах туртай байдаг учраас ингээд танд бэлгэлмээр санагдаад гээд манай гэрт өөртөө хүргээд өгсөн чинь би гадуур явж таарад уулз чадаагүй байхгүй. Тэгээ айгүй гоё захаа бичсэн. Тэгээд ийм гоё торт надад бэлгэлсэн. Тэгээд амар гоё санагдаад тэгээ би эндээс амар их сэтгэл мэдрээд ямар гоё юм бэ гэж бодоод би ингээд нэг рил хийж өгсөн. Тэгээ дараа Монгол очихороо энэ газар очиж гоё амттангууд иднэ. Ийм жижиг гоё ийм хайрцагтай ийм дөрвөлжин савн дотор ингээд гоё амттангууд нөө тирамису тий янз янзын гоё амттангууд гаргаж хийдэг юм лээ. Тэгээд өстой гоёсан. Үрийн шиг дам биш үү? Одоо хүн болгол мэдж байгаа. Үрийн шиг доордог байхгүй юу? Улаанбаатар ихтлүүрийн хажуудлын салбарт нь орсон юм. Тасархай байсан. Гоё байсан. Энэ панчанууд нь бүр айгуу гоё их. Японд ч н одоо панчанууд нь 4-5 юмтай заяа. Тэгээд тэр 4-5 юм хамгийн хямдхан хамгийн ингээд элементарны юмнууд байдаг. За байцаа гэл хамгийн нэг юм хямдхан хямд төсрөө аргаар хийх боломжтой ачуурнууд байдаг. Тэгсэн чинь манай Монголч ямар гоё рич юм бэ те. Тоогны шил авж ицсэн. Тэр мах зах дотор байгаа тэр орцуудын баялаг байдал амт хит тийм амар амтлаг чигээгүй тоогны бүлэх мүлхтэй. Nice. Гэтэ орчин бол дэндүү халуун үнэхээр хэцүүсэн. Амар халуун бөхчин байсан. Үрийн шигтэй бол 10-аас би 10 оноо өгнө. Манай монголчууд ихтэй солонгос хоол үнэхээр дуртай, үнэхээр ч сайн хийдэг. Ер нь эхлүүрийн уртлын Oriental Treasure яна нэрийг боруулсан уу? Ойлгочлоо. Oriental Treasure гэдэг юм. Хоолны нэрийг бол санахгүй байна. Гэтэ энэ шүл өстой гоё исэн. Дотроо юм гоё гулаашны юм шиг юм гоё зөөлөн махтай. Тэгээд гомонтой юм шиг л ахгүй юу?
Хамтлагчтай шорвог биш мөртлөө аюу нэг тийм гоё ясан. Гулаа шиг яг шүл болгоцсон юм шиг. Тиймэрхүү заяа. Тэгээд гомонтой гоё юм лээ. Цайны газар биш жоохон нэг юм үнэтэй, fancy иймэрхүү газар байх юм бол дундаж хоолны үн бол нэг 30,000, 35, 25 тий 30,000. Уух зүйл бол 15,000, 20,000 байсан. Иймэрхүү үнэтэй. А цайны газрууд бол дундаж хоолны нэг порц хоолны үн 16, 17,000, уух зүйл 4-5,000 төгрөгийн үнэтэй. Rocking Coffee-г бол нэлээд авч уусан. Би тэр хавар нэлээд ажилтаа явж исэн болохоор рок руу ороод ажиллаа хийгээ суухад бас айгу тухтай газар байлээ. Тэгээд нэг өглөөний цайг нь авч идээд нөгөө English breakfast их сэндвич байсан. Бас юутай сэндвич байлаа. Ер нь гоё юм билий. Хоолнууд нь их гоё гард юм билээ. Тэгээд кофе ч гэсэн гоё. Ер нь кофе шүү дээ. Хамгийн надад гоё санагдсан Rocking Coffee л байсан да. Бас олон газар орж үзээгүй. Та хэд кофе мофын гоё гардаг газар байвал бас бичээрэй. Нөгөө Capchic-ний юу харагдав. Capchic нь л баг 2-3 орсон шүү. Хүүхдүүд их дуртай юм байлээ. Нэг тийм гоё санагдаагүй. Хит тийм зөөлөн биш. Жохон шаржонор дахин дуртай болохоор надад бол нэг гоё санагдаагүй. Дээрэс нь энэ цунаа боол байсан баха. Тунаа нь амар жоохон. Тэгээ зүгээр будаа. Тэгээ хитэн дахиад ингээд хийцэн. Нэг тийм баялаг орц байхгүй. Энгийн. Тэгтээ жоохон үнэн арай үнэтэй юм шиг. 17 онол. А тий би нэр яагаад жоохон дургүй байгаад юм гэсэн чинь санчлаа. Дотоод тэр нэг ажилчдын уур амьсгал энэ тэр айгүй жоохон хэцүү юм билээ. Нойлон жоохон заван. Тэгээд ер нь жоохон шинжлэл засвар хийхээр өстой юм шиг тагцсан. Эхлүүрээс л бүр нь ялангуяа хоол ингээд идчихсэн чи хажууд нэг ихч орж ирэл бүгдийн загнаалцсан нэр хашгичаад л. Амар тэгэл хөргий дандаа залуучууд ажиллаж байгаа байхгүй дотор нь. Тэгэл нөгөөдөл чинь загнуулаад хөргий дуугүй ажиллаа хийгээл. Айгүй стресстэй, айгүй тийм дотоод ажилчдын уур амьсгал нэлийн токсик санагдсан. Хоолн гэсэн тийм бас гоё байгаагүй. Тэгэхээр тэр газар би 7 хоног гэж байгаа байхгүй. Тэр нөгөө Oriental Treasure тэр газрын шүлэнд бол би 10-аас 10 хоног гэнэ. Үнэхээр гоё шүлээсэн. Rock-д бол би бас 10-аас 10 хоног гэнэ. Ингээл болцсон юм дөө. Нэг газар мартчихжээ. Зачин гээд хоолны газар орсон. Би ийм зурагтай хоол захиалсан байхгүй юу? Намт бол үнэхээр амтгүй байсан. Шүлэн нь бол зүгээр усан шүл. Тэгээд хоёр хоош уран ч гэсэн маш их гурилтай, мах багтай, жоохон нэлээд амтгүй байсан. Цааны газараас ялгаагүйс нагцсан. Тэгсэн мөртлөө цааны газар шиг мөртлөө арай жоохон хоолнууд нь үнэтэй санагдсан. Бас хоолны газрууд бүрэн ингээд орё гэж бодсон газрууд руугаа орж чадаагүй. Тэгээд та хэд нь штэ. Одоо энэ бичлэгийн комментэн дээр Монголд ингээд Улаанбаатарт айгүй гоё гэж бодсон газараа бичээрэй заяа. Тэр газрын тэрстэй гоё шүү гэд. Тэгэх юм бол тэр чинь олон хүмүүс харна штэ. Би ч гэсэн харж агаад 100 очихороо туршиж үзнэ. Тэгэж бичиж өгөөрэй, баярлаа. Тэгээд та хэд гоё хоол унд хийж идээрэй. Сайхан хоол идээрэй. Эсвэл гадуур гоё хооллоорой. Дараагийн бичлэгээр уулзъя. Бай. Ингэж үсэж өсч штэ. Бай.